Би Чикагогийн яг төвд байна. За би танаас нэг нүдний дасгал зааж өгье гэж утсан. Одоо энэ зааж өгч байгаа дасгалыг ээж маань санахлаар хийдэг байсан. Тэгээд намайг чи энэ дасгалыг хий гэж хэлэхдээ би ээжигээ за өтлөхлөөр ингээд юмд итгэдэг болчдөг юм байна гэж бодоод ээж минь ингээд байгалийнхаа жамаар муудаж байгаа хараа сонсгол дасгал хийгээд сайжирчна гэж ямар юм байх вэ гэж хэлдэг байсан. Тэгэл эргээд бодожсэн чинь ээж энэ дасгалыг хийдэг байсан учраас харааны шилгүүгээр юм уншаад идэв байсан шүү дээ. Ном их уншдаг байсан. Ээж маань нодлон 93 хүрээд нас орсон. Тэгээд би энэ дасгалыг өөрөө ч одоо хий гэж бодлоо. Та нарт бас зааж өгье. Эхнийхэн дасгал нь ингээд дээшээгээ доошоогоо энийг нэг 4-5 хийчихвэл сайн ингээл ээж тэгдэг байсан. Тэгээд дараагийнх нь хоёр тал руугаа ингээд за энийг бас ингээд тултал нь сайн харах хэрэгтэй гэсэн. За дараагийнх нь ингээд нар зөв тойруулаад ингээд 4-5 хийчин. Дараа нь бас ингээд буцаагаад ингээд хийчин. За хамгийн гол дасгал нь энэ гэж хэлж ирсэн шүү манай ээж хэлэхдээ. За ингэж харуулвал илүү тод харагдах бах. Энийг ингээд ойртуулад ингээ ойртуулад энийг хараад холдуулаад энэ их чухал гинэ. Тэгээ ингээ тод өнгийн юмар ингээ нүдний булчингууд ажиллаад тэгэл хараанд нөлөөлд юм шиг байгаа юм. За ингээ дуран шиг хараатай явцгаагаараа би видео үзсэнд их баярлалаа.